heute noch Jerry sehen. Ich habe mit Jerry dann ganz entspannt getroffen. Wir haben uns spaziert zusammen. I could give 1,000 reasons why, and I know you, and you've got to make it on your own. Сайн байцгаана уу? Та бүхний харж байгаа энэхүү цэнгэлдэх маань 1972 оны 8 сарын 26-наас 1972 оны 9 сарын 11-ний хооронд болсон зуны олимпиад зориулж босгосон стадион юм а. Энэхүү стадионыг 1966 онд Мюнхний засгийн газар 176 удирдах гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 1969-с 1972 он буюу 3 жилийн хугацаатай босгож байсан билээ. Тухайн үед 137 сая доллараар баригдаж байсан энэхүү цэнгэлдэх маань нийт 69,250 үзэгчдийн суралцтай бөгөөд 150-ыг харьцан 65 метр квадрат тоглолтыг талбарлав. 1972 оны энэхүү олимпийн дараа 1974 онд дэлхийн хөл бөмбөгийн аврах шалгаруулалт тэмцээн энэхүү цэнгэлдэгт маань зохиогдож байжээ. 1982 оноос хойш энэхүү цэнгэлдэхийг Мюнхний хамгийн том тайз гэж нэрлэгдэх болсон бөгөөд энэ дотор затраа талбайн тоглолтууд зохиогдсон. 2010-аас 2011 оны сэргээн засварлалын дараа энэхүү олимпийн паркт маань маш олон төрлийн үйл ажиллагаанууд зохиогдож ирсээр байгаа. Нэм сонирхолтой Монгол улс 1972 оны олимпиад 3 дахь удаараа оролцож байсан бөгөөд чөлөөтийн төрөлд мөнгөн медаль бүтэж улсын амжилтаараа 33 жигсэж байна. Би яг одоо Мюнхний болох Мари талбайд зогсож байна. Энэхүү талбай маань анх 1958 онд Хянахтын Дөрмиг санаачлагад суурин тавьж байсан бөгөөд 1500 он хүртэл Марк талбай 1854 он хүртэл Шанан талбай гэж нэрлэгдсэн байсан. 1981 оноос хойш энэ байшин болон сүмүүдийн хоороогоор гişүүд талбайг болсон. Энэхүү талбайд мөн цаазаар авах ёслол явуулдаг байсан бөгөөд том баярын үйл ажиллагаанууд ч энэ цэцхан байна. Талбайн зүүн талд Мюнхен хотын хуучин засаг захиргааны алба байлдаг бөгөөд нарийн талбайн хуулиараа шинэ засаг захиргааны алба байлдаг байна. Яг одоо би Deutsches Museum буюу Мюнхен хотод байрлах Германы музейн дээр зогсож байна. Энэхүү музейд Герман улсын Мюнхен хот болон Бонн хотуудад тус салбарууд өгөөд Оскар фон Миллерийн санамжлагаар Германы инженеруудын холбооны хуулиар хилэлцэж шийдсэний дагуу 1903 оны 6 сарын 28-нд байгуулагдаж 1925 онд ашиглалтанд орсон юм а. Энэхүү музей дэлхийн хамгийн эртний болон хамгийн том шинжлэх ухааны технологийн музейн нэг бөгөөд музейн дотроо тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, байгалийн шинжлэх ухаан, хөгжмийн зэвсэг гэх мэтлэн олон сонирхолтой хүний гараар хийж бүтээсэн үзмэрүүдтэй юм а. Энэхүү музей нь шинжлэх ухааны технологийн 50 салбарын 28,000 орчим бүтээлүүдтэй бөгөөд ойролцоогоор жилд 1.5 сая хүн ирж энэхүү музейд үзэж сонирхдаг байна. Underneath the rising sun, I could give 1,000 reasons why, but you're going, and you know that all you have to do is stay a minute, just stay. Энэхүү захиргааны төрөл бүрийн шинэхэн жимс ногоо хүнсний бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүнтэй хязгаарлагдаа. Мюнхний хуучны захиргаар алдартай энэхүү зах нь 2007 онд 200 жилийн яваад болсон төрөл бүрийн үйл ажиллагаа арга хэмжээнд байна.
stay. All you have to do is wait a second. Your hands on mine. The clock is ticking, so say. All you have to do is stay.